Тэгээ улсын хурлын дэд дарга болонгуудаа та худлаа гэж хэлж болохгүй. Та ажлын хэсгийн гишүүнгээд энэ 78 хүн дуудсан. Засгийн газрын байгаль сайд нар нэг 6-7 сайд байна. Эрүүл мэндийн сайд нь ч байхгүй, төрийн нарийн бичгийн дарамж байхгүй. Энд ч нэг 20 гаруй хүн сууж. Улсын хурлаас нэг тодорхой хэмжээнд хүндэтгэлтэй хандуулах ажлыг та наанасаа хийж хэрэгжүүлэх ёстой хаа. Тэгээд энэ засгийн газар чинь үйл ажиллагааныхаа төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөөгөө батлуулна гэдэг 6-7 сайд нар сууж байгааг бас анхаараасаа гэж бодож байна. Зөвхөн гишүүнээ би энэ 72 хүний нэрс үнэлсэн байгаа шүү. 72 хүний нэрс надад өгсөн. Энийг бол засгийн газар өөртөө өгж байгаа. Ийм хүмүүс оролцож байгаа гэдэг. Түүнээс 72 энд байна гэж бас хэлэх баг. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь бол цаашдаа ерхий сайдыг би санал тавьсан шүү дээ. Орж ирэхдээ тодорхой асуудлуудад орж ирэхдээ сайд нараа байлцуул. Нэг хоёрдугаар яг ажил хариуцсан хүмүүсээ байлцуулаа. Битгий энэ олон хүмүүс энэ 70-80-аар нь битгий авчираад ингээд ажил болгоод ажил хийхгүй суулгаад гэсэн шүү дээ. За тэгээд энэ дээр ерхий сайд анхаарна үз. Зарим гишүүд нь болохоор сайд нар хариулахгүй явж ажиллаа. 70-80-аас суух хэрэггүй явж ажиллаа хийгээд. Тэгээд одоо эрүүл мэндийн олон асуудлуудад сайд нар явж ажиллаа хийхээр нөгөө гишг нь болохоор бас нэхэд. Одоо алийг дах гэж байна. Нэг чинь сайд нар явж ажиллаа хийх гэдэг юм. Нөгөө гишг нь болохоор хаач үгээд ах юм. Төр засгийн ажил тасалдаггүй явах хэрэгтэй шүү дээ.